Бид нэр Европт бас чуулганыхаа харааны дагуу биднэрт бурхан агуу захирамж өгсөн байгаа. Бид нэр эзний өдөр болгон тунхаглаж байгаа тий Улаанбаатар хот. Тэгээ юу гэдэг вүлээ? Бусад аймаг орон нутагт төдийгүй бүх улс үндэстэнд бид нар бурханы хаанчлалын сайхан мэдээг тунхаглана. Тэгээ бид нэр дагалдагчдыг бэлтгэх ёстой. Тэгээ Христ ирэх ойрхон байгаа шүү. Удахгүй тэгэд 2000 би Европ бас явсан бас нэг шалтгаан нь болохоор 2033 нэртэй олон улсын тийм чуулганд оролцсон байгаа. 2033 гэдэг. 2033 он гэсэн үг шүү дээ, тий. Тэгээ юу болох гэж байгаа вэ гэхээр 2033 он гэхэд дэлхийд даяар Есүс Христийн үхлээс амьсныг сонсоогүй нэг ч хүн үлдэхгүй болтол нь сайн мэдээг тунхаглая гэсэн ийм хараан дээр дэлхийн бүх одоо урсгал чиглэлүүд нэгдэж байна. Тэгээ энэ хөдөлгөөнийг үндэссэн, үүсгэсэн Оливия гэдэг одоо Лозаны бас нэгэн итгэгч, удирдагч хүн байгаа. Тэгээд энэ хүн нэг удаа залбирч байгаад эзний үзэгдлэр дэлхийгээс авагдсан. Тэгээд асар өндөр дээрээс ингэж энэ дэлхийн бөмбөрцгийг харсан байгаа. Тэгээд дэлхийн бөмбөрцөг тэр хүнийг харж байхад тэр чигтээ ингэж галаар бүр маш гайхалтай тэр алдын туяагаар галаар бүрхэгдсэнийг ингэ тэнгэрээс харсан. Тэгээд тэр гайхсан эзэн минь энэ юу вэ гэж асуусан чинь эзэн миний амьсны мэдээ дэлхийд даяар тунхаглаж байгааг чи харж байна гэж хэлсэн баг. Тэгээд 2033 онд яагаад 2033 он гэж байгаа вэ гэхээр Христ Есүс хүн төрлөختний төлөө ирээд тэгээд тэр загалмай дээр цовдлогдсон алагдаад үхлээс амьсны 2000 жилийн ой 2033 онд болох гэж байна. Есүс Христ энэ дэлхийд мэндэлснээс манай эртний он тоолол эхэлсэн тийм үү? Тэгэд Есүс Христ эхэлснээс хойш одоо 2025 одоо он болчиход байна шүү дээ. 2025 он. Тэгээ бидний цаг тоолол бол манай эртний гэдэг маань дэлхийд даяар бол манай эзний 2025 он гэж хэлэгддэг байхгүй юу? Манай эзэн AD гэж хэлдэг. AD нь одоо латинаар Anna Domini гэдэг үг байдаг. Тэгээ энэ AD буюу Anna Domini гэдэг нь манай эзний гэсэн утгатай үг байна. Тэгээ бид нэр 2025 он манай эзний 2025 онд одоо бид нар амьдарч байна. Энэ нь Христ Есүс энэ дэлхийд мэндэлсэн цаг. Тэгээд Есүс 33 наснда хүн төрлөختний төлөө амиа өгсөн. Тэгвэл 2033 онд Христ амиа өгсөн үхлээс амьсны 2000 жилийн ой тохиох гэж. Тэгээ би Лозаны конференцд оролцсон. Дэлхийд Лозаны энэ олон улсын чуулган 12 жилд нэг удаа болдог чуулган байгаа. Энэ удаа бол 4 дахь удаагийн чуулган болсон. Тэгээ энэ Лозанд эхэлсэн. Одоо Швейцарын Лозан хотод. Тэгээ энэ Лозаны конференц одоо дэлхийд 4 дахь удаага сая Солонгост зохион байгуулагдсан 4-р чуулган. За энэ чуулганаар дэлхийн бүх Христэд итгэгч удирдагч нар ирж байгаа. Нийгмийн бүх салбар давхаргаас ирж байгаа. Улс үндэстнийхаа төлөө сайн мэдээ тараан манлайлан үйлчилж байгаа Христэд итгэгч нар, пасторууд, тийм ээ. Одоо Христэд итгэгч бизнесмэнүүд, улс төрчид янз бүрийн хүмүүс чуулсан. Бараг 5-7 мянган хүн цугларсан юм чуулга уулзалт болсон. Энэ дээр байж хахад нэг сайн мэдээ тунхаглагч надаас асуусан байгаа. Тэр сайн мэдээ тунхаглагч юу гэж асуусан бэ гэхээр нараа 2033 онд Христ үхлээс амьсны хүн төрлөختний төлөө амиа өгөөд үхлээс амьсны 2000 жилийн ой болох гэж байна. За түүний хүн төрлөختний төлөө амиа өгөөд үхлээс амьсны энэ 2000 жилийн ойд чиний өгч чадах бурханд өгөх бэлэг чинь юу вэ гэж асуусан. За би энийг бас та нараас асууя. Та нар Есүс Христэд итгэдэг үү? Үнэхээр итгэдэг үү? Тэгвэл түүний хүн төрлөختний төлөө зовлон эдэлж, загалмай дээр хүн төрлөختний төлөө тэр үнэхээр аимшигтайгаар тамлагдан, тарчлагдан амиа өгсөн баг.
Тэгтээ тэр 3 хоногийн дотор амилсан. Одоо 2000 жилийн ойн 2033 онд одоо 7 жилийн дараа боллоо. Таны бидний түүнд өгөх бэлэг нь юу вэ? Тэгээ би бодсон. Надаас асуух үед нэрээ эзэнд өгөх тэр бэлэг юу вэ? Гэвэл бодъё. Тэр юуны төлөө тэгвэл амиа өгсөн? Тэр хүн төрлөختний төлөө амиа өгсөн. Тэр хүн төрлөختөн бүгд аврагдаасаа гэж тэр амиа өгсөн. Тэр гим нүгэлтэй хүмүүсийн төлөө тэр амиа өгсөн. Там руу явж байгаа хүмүүсийг тэр тамаас эргүүлэн аваачихын тулд тэр мөнхийн амьдралын үүдийг нээж өгсөн. Өөрийн амиараа тэр ам шигтагаар бидний нүглийн төлөөсийг тэр төлөختөө тэр өөрөө өвчин зовлон уй гашууны хүн болсон. Түүний гар хөлийг нэвт татсан. Түүнийг загалмай дээр тарчлагсан. Энэ нь нэг хүний төлөөч хийсэн. Есүс өөрөө хэлсэн. Төөрсөн нэг хоньныхоо хойноос явдаг сайн хончин бол би байгаа юм а гэж хэлсэн. Хөлсний хончид бол хоньыг орхиод зүхтдэг. Харин сайн хончин бол хоньдийнхоо төлөө амиа өгд юм а гэж хэлсэн. Есүс сайн хончин бол би байгаа юм. Би хоньдийнхоо төлөө амиа өгнө гэж. Тэгээ тэр үнэхээр хүн төрлөختний төлөө амиа өгсөн. Тэр бол сайн хончин. Тэгэхээр бид түүнд ямар бэлэг барих вэ гэвэл түүнийг баярлуулах зүйл бол нэг хүн аврагдах. Есүс хэлсэн нэг нүгэлтэн гимшиж гим нүглээ гимшиж авралыг авбал тэнгэрт маш их баяр хөөр болд юм а гэж хэлсэн. Амен. Үнэхээр Бурхныг баярлуулах, Христийг баярлуулах зүйл бол хүний аврал юм. Тийм учраас бид сайн мэдээг бусдад хүргэж тэр нүгэлтнүүдийг тэр гим нүгэл дотроо зовж байгаа энэ амьдралдаа яг төөрсөн хон шиг энэ амьдралд төөрөн явж байгаа хүмүүсийг буцааж эргүүлэх. Хүмүүсийг хараалаас ерөөл рүү эргүүлэх. Харанхуугаас гэрэл рүү, үхлээс амь руу эргүүлэх. Сатааны доромжлол хүчирхийллээс Есүс Христийн тэр мөнхийн хаанчлалын амар тайванд эргүүлэх. Тамаас диваачн руу эргүүлэх. Тэгээ нэг нүгэлтэн аврагдахад тэнгэрт баяр хөөр болно гэсэн. Есүс үүний төлөө амиа өгсөн учраас бид нар Есүс үхлээс амилсан гэдэг энэ хамгийн чухал мэдээг бид тунхаглах ёстой бусдад. Тэгээ өнөөдөр бол эзний өдөр тийм үү? Өнөөдөр яагаад бид нар цуглардаг вэ? Өнөөдөр яагаад энэ өдөр цуглан ирж байгаа вэ гэвэл энэ өглөө Библиэлд хэлэгдснээр 7 хоногийн эхний өглөө үүр цайхаас өмнө Есүс үхлээс амилсан учраас бид өнөөдөр цуглардаг. Энэ өдөр бол Библийн тооллоор 7 хоногийн эхний өдөр байхгүй. Есүс үүр цайхаас өмнө яг энэ өдөр үхлээс амилсан учраас 1-р зууны Христэд итгэгч нар энэ өдрийг эзний өдөр гэж нэрлэсэн. Эзний амилсны өдөр. Тэгээд өнөөдөр одоо дэлхийд даяар яг энэ өдөр бүх хүн төрлөختөнд цуглаж байгаа. Түүнийг алдаршуулдаг. Амилсан нэгний алдрыг тунхаглаж, түүнийг хүндэлж, магтаж, дээдэлж, амилсан нэгэнтэй ярихаар ирдэг. Бидний итгэл бол үхсэн итгэл биш. Чандар болчихсон итгэл биш. Булшинд ороод оршуулгдсан итгэл биш. Харин бидний итгэл бол амьд итгэл. Тэр амьд байгаа юм. Амен. Тэгэд энэ хараанд Христэд итгэдэг Библийн суурьтай бүх урсгал чиглэлүүд одоо нэгдэж байгаа. Дэлхийд даяар католикууд нэгдсэн. Бас ортодоксууд нэгдсэн. Ортодокс бол зүүнний одоо Оросынх нь Христэд итгэл ортодокс. Харин барууных нь бол католикчууд байдаг. Тэгэхдээ бүгдээрээ яг бидэнтэй адилхан эцэг хүү ариун сүнсэнд Бурхны гурвалд итгэдэг Христ хүн төрлөختний аврагч өгөөд загалмай дээр хүн төрлөختний төлөө үхээд амилсан хожим хүн төрлөختнийг шүүн гэдэгт адилхан итгэдэг. Бидний итгэлийн суурь адилхан. Харин зан үйл өөр. Бид нар итгэж цуглаж байхдаа хийж байгаа зан үйл нь өөрөө боловч харин итгэлийн суурь бол бид нар яг адилхан гурвлаар оршигч Бурханд итгэдэг. Итгэлийн тунхаг маань адилхан байдаг. Амен. Мөн Египтийн коптик урсгалынх нь итгэсэн. Коптикчууд бол 2000 жилийн түүхтэй
итгэл байгаа. Сайн мэдээ Христ Израиль сайн мэдээ эхэлсэн. Тэгээд дагалдагч нь дэлхийд даяар сайн мэдээ тунхагласан, тараасан. Тэгээд Египчүүд итгэсэн тэр үеийн. Тэгээд анхны коптогчуудын энэ байгаа Египтийн коптог урсгалын үндэс нь 2000 жилийн түүхтэй. Амен. Тэгээ бас өөрсдийн гэсэн өмсгөлтөө, өөрсдийн гэсэн зан үйл хийдэг. Тэгтээ итгэлийн суурьнд адилхан. Харахад нэг шашинлаг харагдана л да. Сүртэй сайхан хувцснуудтай том загалмай зүвтсэн тий. Баасан сахалтай. Тэгээд тэр үеийн эртний хувцснуудаа өмссөн маш сүрлэг харагддаг. Дэлхийд даяар бүхий л урсгал чиглэлүүд, баптистууд, пресбитерианууд, харизматикууд, методист бүх урсгал чиглэл гаж урсгалаас бусад бүх урсгал чиглэлүүд одоо нэгдэж байна. Ромын пап нэгдсэн. Та нар бодлоо. Христэд итгэгч хүн бол Есүсийн үхлээс амилсан энэхүү мэдээг дэлхийд даяар тунхаглацгаая гэдэг энэ хараанд нэгдэхгүй хүн байх юм уу? Энэ бол хамгийн чухал юм. Тэгээ бид нар амилсны баярыг сүр жавхлантаа тэмдэглэх ийм хэрэгцээ бидэнд байна. Крисмас баярыг, Есүсийн мэндэлсний баярыг бол хүмүүс мэддэг. Шинжилгээл бид нар тэмдэглэдэг те, шинжилээр гацуураа засаад. Тэгээ шинжилээр Крисмас гэд бид нар итгэдэг хүмүүс хүртэл Merry Christmas гэж мэндэлдэг болсон шүү дээ. Merry Christmas гэдэг чинь Христтэй хамт баярлцгаая гэсэн үг шүү дээ. Тэгээ итгэдэг хүмүүс хүртэл Merry Christmas Христтэй хамт баярлцгаая гэсэн мөртлөө тэгээ Есүсээ муулаад байдаг. Яг үүндээ бол шинэ он солигдож гин гэдэг чинь Христийн төрсөн өдрийн баяр байхгүй юу? 2025 он Христ мэдлээд 2025 жил болсон байна шүү дээ. Амен уу? Тэгвэл бүгдээрээ амилсны баярыг, тэр амилсан гэдгийг тунхаглах хэрэгтэй байна. Есүс амилсан. Тэр амьд байгаа юм. Энэ бол үнэхээр маш чухал юм шүү. Тэр үнэхээр амилсан. Энэ бол хамгийн чухал зүйл гэж Библиэлд хэлсэн байдаг. Бид амлалтыг тунхаглах ёстой. Есүс амилсан. Ром 10-ын 9-10-ыг бүгдээр хамтдаа харъя. Ром 10 дугаар бүлгийн 9-10 дээр хүн яавал аврагдах вэ гэдгийг энд хэлсэн байна. Хүн амаараа хүлээн зөвшөөрж аврал хүрдэг. Юу хүлээн зөвшөөрд юм бэ? Ром 10:9 дээр ингэсэн байна. Хэрв та Есүсийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрч Бурхан түүнийг үхэхстээс амьлуулсан гэдэгт зүрхэндээ итгэвэл яана гэж байна. Аврагдах бол. Амен. Энэ ишлэлийг та нар чийжлээд аваарай. Тэгэд энэ итгэлийн дагуу, ишлийн дагуу та нар өөрийгөө аврагдсан уу үгүй юу гэдгээ шалгаад үзтээ. Та Есүсийг эзэн гэдгийг та хүлээн зөвшөөрсөн үү? Эзэн гэдгийг мэдэх үү? Үнэхээр Есүс энэ орчлон ертөнц тэнгэр газрыг бүтээсэн амьд бүхнийг бүтээсэн эзэн гэдгийг мэдэх үү? Энэ ертөнц дэлхийг бүтээсэн эзэн. Та түүнийг эзэн гэдгийг амаараа хүлээн зөвшөөрч мөн Бурхан түүнийг Есүсийг үхлээс амьлуулсан гэдэгт хаанаа итгэвэл гэж байна. Зүрхэндээ итгэвэл аврагдах бол. Толгоондоо биш шүү. Толгоондоо биш. Хүмүүс зүгээр хэлдэг те амилсан гэсэн те амилсан. Толгоодоо. Гэхдээ яг зүрхэнд нь дотроо худлаа юу гэж амилт юм бэ гэж байгаад байдаг. Өнгөрсөн жилийн цагаан сараар эхнэр бит хоёр ээж дээр Эрдэнэт рүү золгохоор явсан байгаа. Битүүнд гараад давхсан. Тэгээд Эрдэнэтэд бит хоёр битүүний шүн 11 өнгөрөөд 12 болж яхад Эрдэнэтэд очсон байгаа. Өнгөрсөн жилд шүү. За тэгээ явж исэн чинь замд Эрдэнэтэд бит хоёр сүмд явж исэн шүү дээ. Тэгсэн чинь Эрдэнэтийн сүмд 20 гаруй жил явсан нэг ах эгч хоёр маань залгаж байна. Шууд хүрээд ирээч нараа манад буугаач. Хүрээд ир. Залбируулмаар байна. Яасан гэсэн эхнэр маань хор тавтартай болсон. Тэгээ залбируулмаар байна. За бит хоёр шүн 11 өнгөрөөд 12 цагийн үед ах эгч хоёрынхаа гэрт очлоо. Тэгээд битүүлчгээд ингээд унтахгаа байжсэн бүр орой бидрийг хүлээгээд байжсэн л да. Тэгээ орсон чинь эгч маань хор тавтартай гээд бас үнэхээр хор тавтартай хүн ямар хэцүү байх вэ те.
үнэхээр сэтгэлээр унсан, хэцүү байсан, цөхөрсөн байсан. Тэгээ би ах эгч хоёртой уулзаад тайвшруулад ярьж байхдаа би нэг зүйлийг сүмд яваад бараг 25 жил болцсон. Тэрнээс ч илүү болсон баг. 20 гаруй жил болсон ихчээсээ нэг асуулт би асуумаар санагдаадсэн. Тэр нь ямар асуулт гэж? Та Есүст үнэхээр итгэдэггүй гэж асуумаар байсан байхгүй. 25 жил сүмд явцсан хүн шүү дээ. Тэгээ би асуусан. Та Есүст үнэхээр зүрхэндээ итгэдэггүй гэсэн чинь эгч маань харин тийм ээ, би эргэлзээд идэм аа гинэ. 25 жил явсан хүн Есүст эргэлзээд байж. Юунд эргэлзэж байгаа юм бэ гэсэн чинь хүн байж амилсан гэдэгт нь би эргэлзэж байна гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл эгч маань Есүст итгэж биш байсан. 25 жил гаруй сүмд явж байхдаа Есүстэй уулзаагүй. Тэр амьд гэдгийг мдээгүй, амилсан гэдгийг нь мдээгүй. Амилсан Есүстэй амьд харилцаж үзээгүй хүн байгаа байхгүй. Тэгэд яаж сүмд явж байсан мэдэхгүй. Би одоо хүмүүсээс асуудаг, итгэгч хүмүүсээс ч асуудаг. Та үнэхээр Есүсийг мэдгүй итгэдэг үү? Есүстэй уулзсан уу? Яг амьд гэдгийг нь мэдгүй. Та яг амьд Есүстэй ярьж үзсэн үү? Тэгээ зарим нь үзээгүй гэдэг. Тэгээ би урамшуулдаг, уулз. Тэр амьд штэ. Чи яриад үз. Есүс ярьдаг. Библиэлд хэлсэн тийм үү? Ард түмний дундах монхгүй да. Нүдийг бүтээсэн тэр өөрөө хардггүй юм уу? Чихийг бүтээсэн тэр өөрөө дүлий юм уу гэж хэлсэн штэ. Хэл яриаг бүтээсэн бурхан ярихгүй гэж юу? Амьдаас илүү амьд нэгэн бол тэр шүү дээ. Гэтэл бид нар дандаа худал хуурмагчтанд мөргсөн. Ямар ч амьгүй, мөлгөр дүлий алт мөнгөөр бүрүүлсэн тоосооч арчиж чадахгүй. Библиэлд бурхан хэлэхдээ үндэснүүдийн бурхад бол нүдтэй боловч хардггүй, чихтэй боловч сонсдоггүй, хамартай боловч амьсгал байхгүй, үзэг түн тэд амтай боловч нэг ч үг өгүүлж чадахгүй, тэд тоосооч арчиж чадахгүй гэж хэлсэн байдаг. Гэтэл тэнгэр газар, тэнгис далай, тэдгэрт орших амьд бүхнийг хүмүүн төрлөختний үндэстэн бүрийг бүтээсэн бидний нүдийг, чихийг, бидний хэл яриаг бүтээсэн бурхан өөрөө хэлгүүдүүлээ гэж юу. Тэ би эгчээс асуухад эгч би эргэлздэг гэж хэлсэн. Би хүн байж амилсан гэдэгт нь би эргэлздэг гэж хэлсэн. Тэгт нь би хэлсэн. Эгчээ, хүн юу гэж үхлээс амилах юм бэ? Хүн хизээч амилахгүй шүү дээ. Хүн үхэл цогцос болно. Харин Есүс чинь хүн биш байсан шүү дээ эгчээ. Хүн биш байсан. Тэр бол энэ ертөнцийг бүтээсэн тэр бурхны хүү, бурхан өөрөө хүний дүрээр онгон мараас ирсэн шүү дээ. Бид бүгд аавуудтай, бид бүгд эцгийн үр. Харин Есүс онгон эмэгтэйгээс мэндснээр бурхны хүү гэж тунхаглагдсан. Үхлээс амилснаар энэ нь батлагдсан. Үхлээс амилсан амилалт нь тэр хүн биш гэдгийг нь батсан. Тэр хүн байсан бол бидэнтэй адилхан булчинд орох байсан. Та нар бодоо энэ дэлхийн бүх шашныг үүсгэн байгуулсан хотог товлгаад бүгдээрээ үхсэн, амилаагүй. Тэд байсан, тэд байхгүй болсон. Тэдний шарил нь байдаг, цогцсон чандар нь байдаг. Яг гэвэл тэд хүн юм чинь. Тэд амилахгүй шүү дээ. Харин Есүс Христ хүн биш байсан. Тэр бурхны хүү байсан. Тэгч маань тийштэй би яагаад ингэж бодоогүй болоо гэж. 25 жил гаруй сүмд явсан ихч маань Есүсийг хүн гэж бодоодсэн. Тэр 100% хүний дүртэй байсан. Харин 100% бурхан байсан. Тийм учраас тэр үхлийн хүчинд нүгэлт хүн шиг автагдахгүй шүү дээ. Есүс амилсан юм. Тэгвэл Ром 10:9-10 дээр хэлсэн. Хэрвээ чи амаараа түүнийг эзэн гэж амаараа хүлээн зөвшөөрөөд харин зүрхэндх итгэл чинь тэр үнэхээр амилсан гэдэгт зүрхэндээ эргэлзэхгүй итгэвэл та аврагдах болно гэж. Аврал ийм энгийн. Аврал ийм энгийн. Та нар энэ үгээр та нар яавал нэр чинь амийн номонд бичигдэж, яавал нүгэл чинь уучлагдаж авралыг хүлээж авах вэ гэж. Зөвхөн итгэлээр. Хэрвээ энд хараахан Есүстэй уулзаагүй, Есүс Христэд гим нүглээ гимшин түүнийг эзэн гэдгийг, түүнийг бурхны хүү болох бурхан энэ ертөнцид ирж загалмай дээр үхсэн гэдгийг, мөн тэр оршуулгдсан ч үхлээс 3 хоногийн дотор амилсан гэдэгт та зүрхэндээ итгүүл аврагдах болно. Амен уу? Аврал ийм энгийн, аврал үнэгүй бэлэг байхгүй юу? Аврал.
Тэгээ сая манай чуулганд бас Шин тэнгэр газрын сургалтанд онлайн сургалтанд сууж ягаад буруу гэдгийг нь ойлгоод манай сүм төрөөд ирсэн гэж сая надтай уулзж байна. Тэгээ таны номлыг сонсдог хүрээд ирсэн байна. Баяр хүргэе тий. Үнэхээр гайхалтай. Бурхан ивэх болтугай. Тэнгэрийн доор өөр аврал байхгүй шүү дээ. Хинийч дотор аврал байхгүй. Зөвхөн Есүсийн дотор. Бүгдээрээ Үлс номны 4-р бүлгийн 13-ыг харъя. Өөр хинийч дотор аврал байхгүй юм аа. Бид аврагдаж болох өөр нэр бидэнд өгөгдөөгүй юм шүү дээ. 13-ыг нь гарга. Үлс 4:13. 12 тий. За хамтдаа энийг харъя. Өөр хинийч дотор аврал үгүй гэж. Өөр хинийч дотор. Өнөөдөр өөрсдийг аврагч гэсэн маш олон хүмүүс байгаа. Мөн эсвэл Шин тэнгэр газрын хэн блэ? Үүсгэн байгуулсан. Шин тэнгэр газрын үүсгэн байгуулагч Шин Чонжи. Шин тэнгэр газар гэсэн үг тий. Үүсгэн байгуулагч нь им анхи. Эсвэл ансан хүн. Өөр хинийч дотор аврал байхгүй. Моромныг хожим үеийн гигантнууд гэж өөрсдийгөө нэрлэдэг Йосеф Смитийг бас аврагч гэж итгэдэг. Өөр хинийч дотор аврал байхгүй. Харин Есүс Христ дотор аврал байгаа. Амен. Есүсийн дотор аврал байгаа. Сүүлийн үед нэг хятад хөгшин эмэгтэй өөрийгөө аврагч гэж хэлж байгаа. Дахин ирсэн аврагч. Өөрийгөө төгс хүчит бурхан гэж тунхаглаж байгаа. Хятад эмэгтэй. Тэгээ цөөнгөө Монгол хүмүүс одоо хятад эмэгтэйд мөрөгж ийн гэж бодоо. Бурхан минь гээд, аврал минь гээд. Монгол хүн хятад эмэгтэйд мөрөгж байна. Үнэхээр харамсалтай. Гаж шашин хүний тархийг яаж угаадаг. Монгол хүн хятад эмэгтэйг бурхан гэж мөргөх хүртэл нь тархийг угааж чадсан байж. Тэгэхээр тэр гаж сургаалыг битгий сонсороо хүмүүсээ. За би та нарт урд нь хэлжсэн дахиад хэлье. Жинхэнэ аврал, жинхэнэ аврагч. Аврагчийн шинж тэмдгийг би та нарт хэлье. Энэ зүйлээр л та нар жинхэнэ аврагчийг мэднэ. Энэ аврагчийн шинж тэмдгүүд зөвхөн Есүс Христ дээр л бүгд биелэгдсэн байгаа. Библич хэлж байна. Өөр хинийч дотор аврал байхгүй гэж. Буддагийн дотор аврал байхгүй. Буддаач өөрөө би үннийг хайсан олоогүй гэж хэлээд үгсэн хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр хүмүүс удаа Буддааг бурхан гэж шүтдэг. Буддын шашин монголчууд мэддэггүй. Ихэнх нь мэдэхгүй байгаа. Гэтэл Буддын шашинд аврагч байхгүй шүү дээ. Буддын шашинд үнэндээ бол бүтээгч бурхан гэж байдгүй. Гэгэрсэн хүн л гэж байдаг. Тэрийгэ Буддаа гэж хэлдэг. Буддаа. Гэгэрсэн хүн. Тэрийгэ бурхан гэж хэлдэг. Буддын шашинд там диважин байхгүй гэж та нар боддоо. Уг нь бид нэр тамаас аврагдмаар шүү дээ. Гэтэл Буддын шашны онолд там диважин байдгүй. Тэгээд аврагч байхгүй, тамаас аврагч байхгүй, бүтээгч эзэн гэж байдгүй. Тэгээ Буддын шашин юунд итгэдэг? Үүлийн үрд. Тэгээ хүн сайн байвал яг уу ихлээр үүлийн үрээрээ дараа төрөл гэж байдаг. Энэ дэлхий дээр сайн байвал арай илүү сайн хүн болж төрнө. Муу байвал хонин гөрөл өөр юу гэдэг те нэг юм муу хүн болж төрнө гэж. Ийм онолтой шашин шүү дээ. Тэгтэл бид нар буддизм ойлгодгоо өөрсдөө. Би л энэ дэлхийд дахин төрмөргүй байна. Дахиад одоо энэ зовлонт дэлхийд дахин төрөөл, дахиад хүн болоод, дахиад амьдрах гал, дахиад хичээл сургаад тийм байхгүй. Уг нь бол тийм байхгүй. Буддистууд тэгж итгэдэг байхгүй. Харин Библи бидэнд хүн нэг л амьдарч нэг л өхнө гэж хэлж байгаа. Үхэхдээ харин там руу явах уу, деважин руу явах уу гэдгийг Библи хэлдэг. Амен. За, жинхэнэ аврагчийн шинж тэмдэг. Би та нарт хэлсэн. Мэдж гин үү? Би дахиад хэлж өгье. Та нар бүр бичээд ав. Жинхэнэ аврагчийн талаар урдчилсан зөвгнөгдсөн байх ёстой. Тэр аврагчийн тухай зөвгнөл байх ёстой. Гэтэл өөр бусад шашныг үүсгэн байгуулсан өөрийгөө аврагч гэж хэлж байгаа хинийч талаар урдчилсан зөвгөнсөн ямар ч зөвгнөл байхгүй. Тийм баримт факт хизээч байхгүй.
Гэтэл Есүс Христийн талаар зөвгөнсөн зөвгөнлүүд ариун Библиэлд дүүрэн байна. Энэ ариун Библиэлд Есүсийг мэдлэхээс өмнө хамгийн багадаа 400 жил, 600, 700, 900, 1000 тэрнээс ч олон жилийн өмнөөс Библийн энэ хуучин гэрээ номон дээр зөнчнөр хэдэн 100 удаа түүний энэ дэлхийд мэдлэхээс авахгуулаад, хэний удмаас төрхийг авахгуулаад, онгон эмэгтэйгээс мэдлэхээс авахгуулаад, тэр ямар амьдралаар амьдрч, ямар үхлээр үхэх, тэр 3 хоногийн дотор үхлээс амьлах болно гэдгийг нь бүгдийг нь зөвгөнсөн 330 орчим зөвгнөл Есүсийн талаар байгаа. Түүнийг мэдлэхээс өмнө. Түүнийг загалмай дээр цовдлогдсон гар хөлөө нэвт хадуулан алагдах үед цэргүүд түүний гадуур хувцсыг 4 хувааж дотор хувцсыг нь шодож авна гэсэн зөвгнөл 1000 жилийн өмнө бичигдсэн байгаа. Түүнийг энэ дэлхийд мэдлэхээс өмнө. Жинхэнэ аврагчийн талаар зөвгнөгдсөн байх ёстой. Гэтэл бусад шашныг үүсгэн байгуулсан өөрсдийгөө аврагч гэж тунхаглаж байгаа хэний ч талаар зөвгнөгдөөгүй. Ямар ч баримт байхгүй. За тэгвэл зөвгнөгдсөн байх ёстой. Хоёрдугаарт тэр Давид хааны удмаас еврей хүн болж төрөх ёстой. Тэр зөвгнөлд тэр Давидын удмаас, Израилийн Бэтлехемд еврей хүний удмаас, хааны удмаас мэдлэнэ гэдгийг зөвгөнсөн байх ёстой. Гэтэл өнөөдөр тэр өөрсдийгөө аврагч гэж зарлаж байгаа хүмүүс еврей хүмүүс биш. Зарим нь Америк, ихэнх нь Солонгос хүмүүс одоо бүр хятад хүн өөрийгөө аврагч гэж гаргаж ирлээ. Тэд Давидын удмаас төрөөгөө. Тэгээ боддоо. Тэд өөрсдийгөө аврагч гэж тунгалж байгаа хүмүүс зүгээр ихнийх дээр л бүдэрч байна. Тэдний талаар ямар зөвгөл байхгүй. Тэгтэл хоёр дахь дээр бүр найдвар байхгүй. Тэдэнд өөрийгөө аврагч гэж зарлах үг нь. Тэд еврей хүн болж Давидын удмаас төрөх ёстой. Тэд Бэтлехэм төрөх ёстой байхгүй. Гэтэл тэд Бэтлехэм төрөөгүй шүү дээ. За 3 дугаарт онгон эмэгтэйгээс мэдлэх ёстой. Учир нь түүнийг мэдлэхээс 700 жилийн өмнө үзэгтэн онгон бүсгүй жирэмслэн хүү төрүүлнэ. Бидний төлөө хүү өгдөн засаглал түүний мөрөн дээр байх болно. Хүмүүс түүнийг хүчит бурхан инхийн жонон гайхамшиг зөвлөгч мөнхийн эцэг гэж дуудах болно гэж хэлсэн. Давидын синти дээгүүр шудраг ёсыг үнэн зөвийг үеийн үед тогтооход засаглал болон инх амгалан тэлхүүд эцэс хязгаар байхгүй гэсэн. Өнөөдөр Есүс Христийн хаанчлал дэлхийд даяар бүх улс үндэстэнд хүрсэн байх шүү дээ. Амен. Тэр онгон эмэгтэйгээс мэдлсэн байх ёстой. Гэтэл тэд тийм биш шүү дээ. Өөрсдийг аврагч гэж зарлаж байгаа мэхлэгчид. 5 дугаарт тэр туулийн ариун амьдэрсэн байх ёстой. Туулийн ариун. Библиэлд Есүсийн тухай тэр ямар ч нүгэл үлдээгүй бөгөөд түүний аманд ямар ч залмих байхгүй гэж хэлсэн. Тэгтэл өөрсдийгөө аврагч гэж тунхаглаж байгаа хүмүүс худалчид, завхааригчид, өөрсдийнхөө чуулганд явж байгаа хүмүүс октоодыг завхаардаг, садар самунд уруу татдаг өчнөө бэлгийн мүлжилгийн хэрэгүүд байгаа. Өөрийгөө аврагч гэж тунхагладаг Мормны Йосеф Смит 2 хүн буудаж алсан хүн шүү дээ. Хүмүүсийн эхнэрүүдийг салгаж суусан хүн шүү дээ. Тэгээ нөхрүүдтэй шоронд буудалцаж 2 хүн алчгаад өөрөө буудулж өгсөн. Тэгтэл түүнийг хурганы үхлээр өгсөн гэж хэлдэг. Яаж тийм бүр эрүүл ухаан байна уу? Түүний түүх интернет даяар байна. YouTube даяар байна. Тэ та нар боддоо. Өөрсдийг аврагч гэж тунхаглаж байсан тэр мөн шоронд сууж байсан залингийн хэрэгэр. Бусад нөхдүүдийн талаарч асар их гэмт хэрэг байдаг. Ковидын үеэр тэр ийм анхи худлаа ярьж ирсэн. Хууль зөрчсөн. Цуглаж болохгүй гэхэд нууцаар цуглаад ковид тараасан. Үүнийхээ төлөө шоронд хоригдсон. Тэгээ та нар боддоо. Есүс Христ тэр аврагч ариун байх ёстой. Христ Есүс дээр энэ бүх зүйл бэлэгдсэн. За мөн 6 дугаарт гайхамшиг тэмдэг үлдэх ёстой. Тэр бурхан юм бол, тэр бүхнийг бүтээсэн аврагч юм бол тэр хүмүүн бусын хүчтэй байх ёстой. Гэтэл өөрийгөө аврагч гэж тунхагласан хүмүүс хэнийг ч идгээгээгүй. Хэнийг ч өтгөрөөс чөлөөлөөгүй. Зүгээр мэхлэгчд. Харин Есүс Христ энэ дэлхий дээр амьдрахдаа
Хүмүүн бусын хүч чадлаар үхсэн нэгнийг амьлуулж, сохор нэгнийг хараа оруулж, дүлий чихийг онгойлгож, уйман өвчтөй, хулган яртай, аимшигтай хүмүүсийг эдгээд чөлөөлж байсан. Тэр далай тэнгисийг хүртэл захирч, дуугаа бол гэж хэлэхэд далайн цунами нам болж ирсэн. Амен. Тэр гайхамшиг тэмдэг үлдэх ёстой. Яг гэвэл тэр хүн биш, бурхан учраас бурхан чанар, бурхан хүч байх ёстой байхгүй. Есүс энэ бүхнийг хийсэн. 7 дугаарт тэр үхлээс амилсан байх ёстой. Яг гэвэл тэр хүн биш, тэр бурхан учраас үхлийн хүчинд автагдчихгүй байх ёстой. Хэрвээ үхлийн хүчинд автагдвал тэр хүн байна гэсэн үг. Гэтэл энэ дэлхийн шашныг үүсгэн байгуулсан тэр бүх хүмүүс бүгд үхсэн. Чандар нь байдаг, шарил нь байдаг. Мөн өөрийгөө бурхан гэж тунхаглаж байгаа одоо үхсэн шүү дээ. Тэр амьлаагүй л байж байна. Есүс энэ бүх шинж тэмдгүүдийг бүгдийг нь гүйцээсэн юм аа. Есүс Христ бол энэ бүхнэр харахад тэр бол ирэх ёстой нэгэн, тэр бол амлагдсан Месая, тэр мөнхийн тахилч хаан гэдгийг Библи хэлж байгаа юм аа. Амен. Халелуя. Тийм учраас Үйлс номны 4-р бүлгийн 12 дээр өөр хинийч дотор аврал байхгүй. Энэ ишлийг чэйжилж аваарай. Бидэнд аврагдаж болох өөр нэр Тэнгэрийн дор өгөгдөөгүй юм аа. Тэгээд дэрэгдэхэндээ хэлцгээе. Та заавал Есүстэй уулзаарай. Есүст итгээрэй, аврагдаарай.